Хотод ямар бэрхшээлүүд тулгарч байна вэ? Төлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед төрөөс хотын хөгжлийн эрхий төлөвлөгөөг боловсруулан орон сууцны хороолол, дэд бүтэц, олон нийтийн барилга байгууламжийг төлөвлөгөөний дагуу барьж байгуулж иржээ. Тухайн үед хот байгуулалтын холбогдох харилцааг норм, дүрм, журам гэрээгээр зохицуулж байв. Үүнээс үүдэлтэй урхан гарч байсан харилцааны нэг жишээг Аманхуур кинонд тод харуултыг бид мэднэ. Улаанбаатар хот болон бусад хот суурин газруудад хурцтай хотчлолт, хүн амын өсөлтөөс үүдэлтэй төрөл бүрийн асуудлууд үүссээр байна. Нийслэл хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, хүн амын өндөр нэгтралаас хамаарч анхаарын болон хөрсний бохирдол, замын төвчрөл, барилга байгууламж ба дэд бүтцийн даатц хэтрэх, хуучирч илэгдэх зэрэг асуудлууд үүсч байна. Нийслэл хотод тулгарсан эдгээр асуудлууд ойрын ирээдүйд бусад хот суурин газруудч мөн тулгархаар байгаа юм. Дээрх асуудлуудыг шийдвэрлэх, амьдрах орчин нөхцөлөө сайжруулахын тулд зөвхөн төрийн байгууллага бус, хувийн хэвшил, иргэд хамтран ажиллаж, тодорхой арга хэмжээ авах шаардлага тулгарч байна. Тиймээс Монгол Улсын засгийн газар хот төлөвлөлт болон хот байгуулалтын хууль эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх, гэр хороолол, хотын төвийн хэсгийн орон сууцны хорооллуудыг хамарсан хот байгуулалтын төслүүд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм. Цаашид газар болон санхүүгийн хязгаарлагдмал нөөцөөр амьдарч буй орчин нөхцөлөө сайжруулж, тухайн газартаа тогтсон амьдрахын тулд хотыг дахин хөгжүүлэх шаардлага тулгарч байна. Хот байгуулалт болон хотыг дахин хөгжүүлэхийн ялгаа юу вэ? Шинэ хот суурин байгуулах тохиолдолд шинээр сонгосон нутагт эсгэрт бүтээн байгуулалт явуулах, үүний тулд дэд бүтэц байгуулан хүрээлэн буй орчны доктортой байдлыг хамгаалах шаардлагатай. Харин хотыг дахин хөгжүүлэх тохиолдолд барилгачсан хэсгийг дахин төлөвлөж, барилгачуулах бөгөөд олон нийтийн үйлчилгээний барилга байгууламж, дэд бүтцийг сайжруулснаар оршин суугч иргэд дасан хороололдоо үргэлжлүүл амьдрах боломжтой болох юм. Хотыг дахин хөгжүүлэхэд олон төрлийн төслүүд шаардлагатай хэдийч гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгачуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих үндсэн 3 төслийг авч үзэж байна. Дараах бүлгүүдэд эдгээр төслүүдийн онцлог болон хэрэгжүүлэх механизмын талаар тайлбарлая. Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төсөл гэж юу вэ? Энэ хоёрын оршин суудыг ойр орчимд сургууль цэцэрлэг болон томбох худалдааны төв байдаггүй. Яралтай тусламж дуудахад машин тэрэг орох гарах гарцгүй. Цэвэр бохир усны системд холбогдоогүй гэх мэт асуудлуудаа хэрхэн шийдлэх боломжтой талаар нийслэлийн засаг даргын хамын газарт ханджээ. Өөр хүүхдүүд маань ойрхон сургууль цэцэрлэг хэрэгтэй байна. Мөн энд супермаркет байгуулж болохгүй юм болов уу? Газар дахин зохион байгуулах төсөл хэрэгжүүлбэл ямар байна? Энэ нь одоо амьдарч байгаа газар өмчлөх эрхээ шинэ эрхээр өөрчилнө гэсэн үг. Хашаанууд эмх цэгцэнд орж зам өргөсөн инженерийн шугам сүлжээ байгуулагдсанаар газрыг үргэлжлэхтэй ашиглана. Цэцэрлэгт хүрээлэн зэрэг олон нийтийн байгууламж бий болж амьдрах орчин сайжирна. Ийм төсөл байгаа юм уу? Их сонирхол татаж байна. Яаж хэрэгжүүлэх талаар тайлбарлаач. Оршин суугчид газар үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болон эзэмшигчид худалдаа үйлчилгээ эрхлэгчид тухайн төсөл хэрэгжүүлэх талаар санал нэгдсэн байх шаардлагатай. Үүний дараа газар өмчлөгч эзэмшигчдийн газраас хувь нийлүүлж олон нийтийн барилга байгууламж барих, зарж борлуулах хувь нийлүүлсэн талбайг гаргана. Үүнийг газраар хувь нийлүүлэх гэнэ. Бид хувийн компанид газараа зарахгүй бол болохгүй гэсэн үг үү? Бас эндээс нүүхгүй бол болохгүй юу? Манайхан эндээ дассан учраас та сэтгэл зовох хэрэггүй. Төслийн хугацаанд таны газар өмчлөх эрх хадаглагдан үлдэнэ. Тэгэхээр хувийн компанид газараа зарах шаардлагагүй. Төсөл хэрэгжиж дууссаны дараа та эндээ буцаж ирээд амьдарч болно шүү дээ. Тэгвэл санаа зовох асуудалгүй юм байна. Гэхдээ яагаад газрынхаа хэмжээг багасгахгүй болохгүй гэж? Та бүгдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулахын тулд зам цэцэрлэгт хүрээлэн байгуулахаас эхлээд нийтийн эзэмшлийн газар шаардлагатай болно. Мөн төсөл хэрэгжүүлэгч тухайн төсөлд шаардлагатай санхүүжилт бүрдүүлэхийн тулд худалдан борлуулах, хувь нийлүүлсэн газар хэрэгтэй. Газраар хувь нийлүүлсэний дараа хашаануудыг эмх цэгцэнд нь оруулна. Үүнийг нэгж талбарын өөрчлөн зохион байгуулах гэнэ. Дараа нь зам цэцэрлэгт хүрээлэн байгуулах бөгөөд зарж борлуулах зориулалттай хувь нийлүүлсэн газар дээр хувийн компани дэлгүүр орон сууц барих боломжтой. За төслийг ерөнхийд нь ойлголоо. Тэгэхээр оршин суугч иргэдийн зүгээс юу хийх шаардлагатай вэ? Нэгдүгээрт тулгарч буй асуудлууд төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаар төрийн байгууллага ба төсөл хэрэгжүүлэгчтэй хэлэлцэх. Хоёрдугаарт хэрэгжүүлэх төлөвлөгөөг зөвшөлдсөн санд нэгдэх. Гуравдугаарт өөрийн өмчлөлийн газраас хувь нийлүүлэн газар гаргах зэрэг юм. Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгачуулах төсөл гэж юу вэ? Ариун эцэг ихтэйгээ хамт орон сууцнд амьдрах хүсэлтэй. Хэд хоногийн өмнө барилгын компани ажилтан Гамбат гэр хороолол донд худалдааны төв барих төслөө оршин суугчдад тайлбарлах уулзалт зохион байгуулжээ. Гэтэл Ариуна өөрсдийн амьдрах газартаа орон сууц бариулах төлөвлөгөөтэй байдаг. Ингээд Ариуна Гамбат нар нийслэлийн засаг даргын хамын газарт ханджээ.
Одоо амьдарч байгаа газартаа орон сууц бариулах сонирхолтой байгаа боловч миний өмчилж байгаа газар бага санхүүгийн болцооноос үүдэн хэржүүлж чадахгүй байгаамаа. Харин бид худалдааны төв барих сонирхолтой байгаа боловч оршин суугчдын зөвшөөрөл авахд их хүндрэлтэй байна. Энэ асуудлыг шийдвэрлэх арга зам байна уу? Оршин суугчид болон барилгын компани хамтарч гэр хорооллын газрыг дахин төлөвлөм, барилгажуулах төсөл хэрэгжүүлэх боломжтой. Гэр хорооллын газар дахин төлөвлөм, барилгажуулах төсөл гэж юу вэ? Газар өмчлөх эрхээ орон сууц өмчлөх эрхээр сольж тухайн газарт орон сууц барихыг хэл. Гамбат та худалдаа үйлчилгээтэй орон сууцны барилгыг хамтдаган барьж ариунаа та хүсэж байгаа орон сууцндаа амьдарч болох юм. Уг нь их л боломжийн санал байна. Нэг шинэ байр худалдаа авах санхүүгийн боломж байхгүй. Иргэд бид юу хийх шаардлагатай вэ? Одоо өмчилж буй газар болон үл хөдлөх хөрөнгөө үнэлүүлж, өмчлөлийн эрхээ тухайн үнэлгээний дүнтэй тохирох орон сууцны талбайн эрхээр шилжүүлнэ. Барилга барих талбай гаргахын тулд зөвхөн та биш, бусад айл өрхүүд ч төсөлд нэгдэх шаардлагатай. Газар өмчлөх эрх орон сууц өмчлөх эрхээр солигдох бөгөөд тухайн хороололд зам цэцэрлэгт хүрээлэн зэрэг нийтийн эзэмшлийн байгууламжууд баригдана. Бид зөвхөн барилга барихад л болох юм уу? Хэрв танай компани төсөл хэрэгжүүлэгчээр сонгогдвол иргэдийн зөвшөөрлийг авч төслийн төлөвлөгөөгөө боловсруулах шаардлагатай. Эхлэлийн хөрөнгө оруулалт нэлээд шаардлагадах боловч барилга барьж дууссаны дараа илүү гарсан орон сууцыг зарж борлуулан зардлаа нөхөх боломжтой. Ойлголоо. Би аль хуршуудтай энэ төслийн тухай танилцуулж зөвшөөрөл авахыг хичээнэ. Би иргэдтэй хамтран ажиллаж сайн хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулнаа. Ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих төсөл гэж юу вэ? Анхаагийн амьдардаг орон сууцны барилга 1960-аад онд ашиглалтанд орсон бөгөөд нийлээд хуучирч илэгдэжээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас газар хөдлөлтөд тэсвэргүй учраас буулган шинээр барих дүгнэлт гаргасан байна. Тэнд амьдардаг зарим мэргэжил үүнийг эсэргүүцэж байгаа юм. Төсөл хэрэгжүүлэх компани олдохгүй байгаа учраас анхаа олон түүний найз зөвлөгөө авахар нийслэлийн засаг даргын тамгын газар танджээ. Манай орон сууцныг буулган шинээр барих дүгнэлт гарсан боловч төсөл хэрэгжүүлэх компани олдохгүй. Энэ тохиолдолд одоо яах вэ? Ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих төслийг хэрэгжүүлэх шаардлагатай. Иймэрхүү төслийн тухай бүрэн мэдээлэлгүй оршин суугчид олон байгаа учраас төсөл хэрэгжих хугацаанд хаана амьдрах вэ хэмээн санаа зовхолгүй л гэж бодож байна. Орон сууцны тухай хуулинд ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцыг буулган шинээр барихад оршин суугчид хуучин орон сууцны талбайн хэмжээнээс багагүй талбайтай шинэ орон сууц авах эрхтэй гэж заасан байдаг. Барилга угсралтын хугацаанд барилгын компани төр орон сууцаар хангадаг. Мөн нийслэлдээс иргэдийг төр суурьшуулах орон сууцууд барьж байгаа бөгөөд энэ асуудлаар зөвлөгөө өгөх боломжтой. Ойлголоо. Нэгдүгээр давхарт худалдаа үйлчилгээ эрхэлдэг иргэд буулгаж шинээр барих төслийг эсэргүүцдэг. Тэдний бизнес эрхлэх эрх яах вэ? Энэ нь орон сууц өмчлөх эрхээс арай өөр. Зохих журмын дагуу аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг болон нөхөн олгуур авах эрх нь нээгдэнэ. Мөн төсөл хэрэгжсэний дараа ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжоор хангах бөгөөд тухайн аж ахуй нэгжийн үйлчилгээний талбайг зураг төсөлд тусган баталгаажуулах шаардлагатай. Ойлголоо. Байрныхаа оршин суугчдын зөвшөөрлийг авах талаар хичээнэ. Иргэд төсөл хэрэгжүүлэгч нийслэл 3 талт гэрээ байгуулах учраас санаа амар байж болно. Их баярлалаа. Манай байрны зарим айлууд хам таазан хагарсан аюултай орчинд амьдарч байгаа учраас цаашид төрийн зүгээс дэлгэрэнгүй мэдээллээр хангах тусламж дэмжлэг үзүүлэхийг л хүсэж байгаа. Эдгээр төсөл хөтөлбөрүүдэд иргэд оршин суугчид хэрхэн оролцох вэ? Хотыг дахин хөгжүүлэх төслийг 5 үе шаттайгаар хэрэгжүүлдэг бөгөөд үе шат тус бүр оршин суугчдын үүрэг оролцоо бий. Нийтдүгээр оршин суугчид орчиндөө тулгарч буй бэрхшээлүүд болон хэрхэн сайжруулах санал хүсэлтэд төрийн байгууллагад танилцуулна. Төсөл хэрэгжүүлэх шинэ саналыг үндэслэн хорооллын хэсэгчилсэн ерхий төлөвлөгөө гэж нэрлэгдэх зураг төслийг боловсруулна. Харин дараагийн бэлтгэл үе шатанд хотын хөгжлийн ерхий төлөвлөгөө болон бусад холбогдох төсөл хөтөлбөрийг үндэслэн төсөл хэрэгжүүлэгч ба оршин суугчид хоорондоо хилэлцэж төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулдаг юм. Энэхүү төлөвлөгөөг батлуулахын тулд оршин суугчдын олонхын санал нэгдсэн байх шаардлагатай. Төлөвлөлтийн болон батлуулах үе шатанд төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөг аймгийн нийслэлийн засаг даргаар баталсны дараагаар иргэд аймгийн нийслэлийн засаг дарга төсөл хэрэгжүүлэгч 3 талт гэрээ байгуулна. Хэрэгжүүлэх үе шатанд батлагдсан төлөвлөгөөний дагуу барилга угсралтын ажил хийгдэх бөгөөд оршин суугчид төслийн талбайгаас төр нүж барилга угсралтын ажил дууссаны дараа буцаж ирнэ. Төгсөлийн хэрэгжүүлж дуусах үе шатанд төсөл хэрэгжүүлэгчийн боловсруулсан эрх шилжүүлэх төлөвлөгөөг үндэслэн оршин суугч шинэ газар болон орон сууц өмчлөх, эзэмших эрхээ бүртгүүлж амьдарч байсан хороололтоо дахин суурьшиж төсөл дуусгар болно. Хувийн хөвшил ба олон нийтийн оролцоо, төрийн байгууллагын дэмжлэг нь амьдрах орчин, нийтийн үйлчлэгийг сайжруулах гол түлхүүр юм. Оршин суугч иргэд та бүхэн ч хорооллынхаа амьдрах орчныг сайжруулахын тулд хамтран нэгдэж ирээдүйн хойчуудад тавтагтай амьдрах хот байгуулахын төлөө зүтгэцгээе.